сайн байцгаана уу хэдүүлээ үнэлгээ хийх гээд онлайн ур чадварын үнэлгээ хийх шалгалтын үнэлгээний төлөвлөгөөгөө хэлцүүлнэ. Үнэлгээний төлөвлөгөө. За энэ дээр болохоор онлайн үнэлгээний материал бэлтгэгдсэн. За онлайн тестийн төлөвлөлт. За тэгээд ур чадварын тестийн төлөвлөлт гэдэг байна. Онлайн тестийн төлөвлөлт нь болохоор нөгөө үнэлэх үнэлгээний тестээр буюу сэргээн санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх, за үнэлэх, бүтээх гэсэн одоо нөгөө юутаагаар загвартаагаар хэвлэх тестээр хэрэглэдэг. Тэгээд оюутнуудаас онлайн тест авах. Онлайн тест маань 60 минутын хугацаатай энэ тест байгаа. Тэгэхээр хэвлэх тесттэй хийж үнэлээд шалгалтаа авнаа. За дараачих нь болохоор ур чадварын үнэлгээ байгаа. Энэ дээр болохоор толгоон барай хийх, толгоон үзүүний барай хийх гэдэг юу байгаа. Энэ дээр гол чадамжийн төлөвлөлтөн дээр болохоор бэлтгэн аюулгүй байдлаар хэсгийн барай хийх буюу толгоон барай хийх гэдэг дээр. За тэгээд үнэлгээний даалгавар өгүүлэлт нь тухайн үнэлгээний ерөнхий зааварчилгаа болон стандарт нь одоо чадамж дээр тулгуурлаж бичигдсэн шалгуур үзүүлэлтээ бид нэр хянаад тэгээд явнаа. За тэгээд хурал дээр хэдүүлээ ерөнхий зүйлүүдээ янзлаад засаад за боломжтой үг нь тэдний хэлээ саналаа болгох гэдэг үнэлгээний шалгалтын. Тэгээд хэдүүлээ ажлын дарааллаа төлөвлөөд за тэгээд ерөнхийдөө бол нийт одоо онлайн үнэлгээ болон ур чадварын үнэлгээ нь 120 минут, 60 минут, 180 минут явуулсан гэсэн. Нийт одоо 6 хоногоос аваад тэгээд чадамж өгсөн. Өнөөдөр онлайн шалгалтын тест эхэлж байна. Тест бол 60 минут үргэлжлэнэ. За тийм учраас маш хянамга болгоомжтой заавараа сайн уншаад тэгээд тестээ бүглэе шүү. За битүүнжийг тест бол ямар нэгэн юу байх вэ? Битүүнжтэй. За тэгэхээр битүүнжийг задлж өгнө үү? Дээр явж байгаа цагаа хараад хэлүүлээ. За цаг явж эхэллээ. Цагийг бас нэг болгочих. Даалгавар сайн шалгасан цаг чинь юугаа бүртээ даалгавар шүү дээ. За дууссан хэрэг хэмжээ бүртгэлээ. За энэ үнэлэгч мөхцөг. Би танд аюултай ажиллагааны зааварчилгааг хэлж чинь. За та сайн сонсоод аваарай. За оюутны хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг нуруу тэгш байдал хэзүүлэх барайгаа хийх. За мөн буунд хит ачааллахгүй. За хөхрийг удаан зогсохгүй зөв карантин хийх ашиглах шүү. За барай хийх үеийн үйл ажиллагаан дээр огцон хүчтэй мөрших хөдөлгөөн хийж болохгүй. Үзүүг хит нуглахгүй, дагалдыг аажнаа хэвлэх нэмээд за амжилтлагчээс за өөрийг асууж 30 минутын хугацаанд гүйцэтгэнэ. За хэрвээ барай хийж байгаа үйлчлүүлэгчид энэд маш хүчтэй толгоо өгдөл, нэг тал мэдээ алдах, хэл яриа өөрчлөгдөх, за дагалдын хэмжээ тогтвол буюу толгоо иргэж унах шинжилгээ хийх юм бол хэдүүлээ барай заслаа зогсно. За их ажиллагааны за хэдүүлээ гарын үсэг зөвлөх болгоо гарын үсэг ажиллагааны танилцуулсан учраас гарын үсэг энэ дээр зөвлөж шүү. Үнэлэгч мөхцөг.
чадамжийн үнэлгээ хийх гэж байна. Хэдүүлээ чадамжийн үнэлгээ маань 120 минуттай. За тэгээд би бол одоо хөндлөнгөөс үнэлж байгаа учраас хажууд чинь олон юм ярьж одоо чамаагүй явах бай тэгэхээр чи маш тайван байх хэрэгтэй. Тэгээд тайван байж байгаа. Тэгээд өөрөө хийж гүйцэтгэх даалгавруудыг хийгээд одоо яг яаж хийдیں۔ Тэр юмудаа хийж байгаа. Тэгээд хэдүүлээ шалгалтаа дуусгах шүү. За яа. За болоо. За. Имчилгээ бариад зүг байна. Энэ үеийг нэмээд за одоо би танд зүгээ бариад чинь. За хойд за тавчгаас суллаа. За миний бүр имчил амир за та бичмээс суллаа. Мэдээ зүйлээ аниад. Тэгээс харагдсан шүү. Ямар сайн наач. Айгүй хөвдөөд шин заримдаа нойр гомдох. Толгойн барай. Бизнес техник сан сайжраад. Нойрны чанар сайжирнаа. За тавжаа мөчмаа чангалаад энэ аль хамраараа амьсгал авлаа. Ингээд өнөөдрийн таны толгой зүнийг бариад дуслаа. За баярлалаа. Ясна янзын баярлалаа. Дахиад баярлалаа. Сайн байна. За үнэлэгч гэнүцдэг. За таны үнэлгийг хийлээ. За танаас асуух 2 асуулт байна. За толгой үзэн барины эсрэг залтыг хэлнэ үү? За тархины хүнд гэмтэл. За их халуунтай үед толгой үзний барай хийж байгаа. За артерийн даралт ихсэн үед финчис үеийг дарамт зочрох шаардлагатай юм. Шаардлагатай. За гэвэл финчис үе артерийн даралтыг бууруулах, толгой өвдөлтийг нандах, судасны хамыг тэлцсэн хангамжийг сайжруулах гэсэн эмчилгээний залттай учраас финчис сувийг дарамжчраас нь артерийн даралт буурна. За гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэн дээр үзэх юм бол 19 гүйцэтгэлийн шалгуур хийсэн. Энээс та 19-ийг зөв гүйцэтгэлээ. За 2 асуулт асуусан. Хоёуланд нь зөв хариуллаа. Тэгээд таны үнэлгээ бол 100 гэсэн үнэлгээтэй. За энийг та хүлээн зөвшөөрч ивэл хэдүүлээ гарын сазураа. За үнэлгээ батгаснаа. За онлайн мэдлэг болон чадамжийн мэдлэгийг үнэлэх тест боловсруулаад хэдүүлээ ур чадварын үнэлгээ хийгдсэн, онлайн үнэлгээ хийгдсэн. Одоо би танд онлайн мэдлэгийн үнэлгээ болон ур чадварын үнэлгээний үнэлгээг одоо би танд хэлэх гэж байна. За тэгэхээр онлайн мэдлэгийн үнэлгээний хийгдсэн тестэн дээр болохоор та 60 оноо авахаас нийт 59 оноо 99 оны гэсэн үеэр хийгдсэн байна. Тэгэхээр онлайн мэдлэг хангалттай гэж үзэж байна. За
хариуцлага зуруулаад бидний хоёулаа танилцуулсан тийм. Тэрнээр болохоор бид нэмүүлээд нэг 30 оноо авахаас 28 оноо аваад ерөнхийдөө 90 гэсэн үнэлгээтэйгээр чадамжтай гэж төгсөж байгаа шүү. За та энэ чадамжийг энэ үнэлгээтэй танилцаад үнэлгээний утасны хариуцлага зураад тэгээд хатлагч хэлээ. Үнэлгээний 15 оюутан оролцсноос 15 оюутан онлайн тест болон ур чадварын тестийг амжилттай өгч оролцсон. За үнэлгээний оюутнууд маань 100% чадамжтай төгслөө. За тэгээд үнэлгээний баталгаажуулалтаа хэдүүлээ хариуцлага зурж баталгаажуулаад тэгээд тестийн үйл ажиллагааг дуслаа. Шалгалтын үйл ажиллагаа ур чадварын тest. За хамтдаа оролцсон баярлалаа. Сайн байцгаана уу? Өнөөдрийн бодлыг хэлснээр мэдээ. За бид нар онлайн болон чадамжийн үнэлгээг хийгээд нийт дууслаа. За чадамжийн үнэлгээ мэргэжлийн чиглэлийн уламжлалт хамгаалахны засал эмчилгээ, мэргэжлийн эмчилгээний барай засалж, индекс 0-ээс 17-ийг 4 мэргэжлийн түвшин 2. За бид идэвхтэй 3-р байр дээр 202 болон 204 дээр 202-д онлайн мэдлэгийг шалгасан. 204 дээр болохоор чадрын үнэлгээний мэдлэгийг шалгаад бид хэд дууслаа. Нийт 15 оюутан оролцсон. 15 оюутнаас сайн үнэлгээтэйгээр ямар нэг алдаа зурчил гарахгүйгээр үнэлгээ хийж дууслаа. Тэгээд бид ингээд бэлтгэсэн бүх онлайн мэдлэг шалгасан болон чадрын мэдлэг шалгасан тестийн материалаа гарын хэсэг зураад хэдүүлээ баримтжуулаад боловсруулсан. Энэ баримтаа бэлтгэлийн баримтаа бид хаяад өхийн үнэлгээ. Тэгэхээр та нийт боловсруулсан үнэлгээнд дээр хараад шалгаад янаад өгөөрэй. Тэгээд үүнтэй холбоотой янз бүрийн зөвлөгөө манай үнэлгээний ур чадрын үнэлгээ болон онлайн үнэлгээгээр гарсан санал зөвлөмж байвал хэлж өгнө үү? Үнэлгээнийхээ материалыг хүлээж авлаа. За үүнд миний бодлоор бол нэмэлт санал хэлэхэд орчныхоо нөхцөлийг сайжруулах нь чухал юм уу? Цаашид бол энэ дээр анхаарч ажиллаарай. Өнөөдрийн төгслийн үнэлгээ бол амжилттай зохион байгуулж дууслаа. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж маш өндөр байсан. Тэр нь давуу талтай байлаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа.